За сайн байна уу миний нэр Янжин Додон. Өнөөдөр Өвөр Монголын Шилийн голын авах гошууны дотоодын амралт төлөвлөсөн үүдэн дээр ирчгээд байгаа. Би юу гэж энд ирчгээд байгаа ингэвэл Монгол улсад гарна гэсэн миний хүний эрхийг гасч чад паспортыг хар дансанд хийсэн байгаа. Үеийн өмнөд ч гэсэн хар дансанд хийсэн байдаг. Тэр одоо би энэ амьдрах хэрэгтэй болчиход байна. Тэгээд яагаад вэ бас миний Өвөр Монголын Шилийн голын авах нутагтай Янжин Додон. Энэ Шилийн голын авах гошууны дотоодын амралт төлөвлөсөн үүдэн дээр ирчээд байна. Би өөрөө Монгол улсад гарна гэсэн эрхээс олж байгаа энэ эрх ашигаа хөөцөлдөж явна. Өнөөдөр бол 2018 оны 4 сарын 23-ны өдөр. Өвөр Монголд бол одоо над чиг ингэж хүний эрхээ гасагдаж байгаа хүмүүс маш олон байгаа. Тэгээд энэ бол одоо би дэлхийн хүний эрхийн байгууллагууд хамтуулж хөөцөлдөж явна. Тэгвэл хүрэх газар болгонд би бүрж хүрэх эрх ашиг хамгаалах, зарах зардлах юм уу юу ч гэлээ хамаагүй. Хүрэх газар болгонд би хүрэх юм аа. Хүний эрхийг минь буцааж өгөөрэй. Би бол Өвөр Монголын Шилийн голын авах нутагтай Янжин Додон. Энэ Шилийн голын авах гошууны дотоодын амралт төлөвлөсөн